Хай манайхаа. Юу яцхан? Ээлжид нэгэн подкастаараа уулзж байгаад баяртай байна. Та нартай подкаст сонсож байгаа өглөө, өдөр, орой мэндийг хүргэе. Тийм, подкаст тэгээд бас нэг 2-3 дугаар орсон гэхэд бас хөөрхөн subscribe маань өсөж байгаа шүү. Баярлалаа. Тийм, шинээр дааж байгаа хүмүүстээ баярлалаа. Дээрээс нь зөндөө гой сэтгэлдлүүд үлдээж байгаа хүмүүстээ маш их баярлалаа гэж хэлмээр байна. За, энэ удаагийн дугаараараа бит хоёр тэтгэлэгтэй холбогдлолтой дахиад нэг бичлэг хийхээр шийдсэн байгаа. Тэгээ ямар ч байсан та нар үргэлжлүүлээд сонирхож байвал сонсоорой. Тий. Тэгээд ойрын сонин сайхнаар юу вэ? Ойрын сонин сайхан гэвэл сүүлд одоо орос төлгөөр ороо да тий. Тий, Монголын байна да Солонгос солоо санахын гэдэг шиг. Солонгос сол санахаараа Аз дэлгүүр ороод тэгэл өөр янз бүрийн пломбир шонк эсвэл нэг цүцгий тий сирок бас их авах тий. Тийм сонирхол орос дэлгүүр орчдөг байгаа. Гэтэ сая ороход бол ер нь айгуу гоё сэтгэл бас өндөр байлаа. Айгуу нэг юмыг айгуу гоё юм болоо. Бонш. Нөгөө яг тийм монголчууд амттай гэж юусоо бодог байхгүй юу? Гоё тийм гараар хийсэн банш авцамс тий. Тий, хаанд гэм ахт гэцэмсэн шүү. Тий. Яг гоё монголчууд амттай байсан. Баярлалаа. Харин тий би тэгэд банштай шил хийж идээд. Тэгээ яг нэг сайхан нэг монгол банштай шил идсэн юм шиг мэдрэмж авсан байлаа. Тий. Нөгөө дээрс нь борцицныг хичээлхэн. Тэгсэн. Гол сэтгэлөөгөө орцгоох уу. За тэгье. За хэлсэнчлэн энэ удаа бит хоёр тэтгэлгийнхээ талаар үргэлжлүүлээд та нартай хийхээр шийдсэн. Гэхдээ энэ удаа бол асуулт хариулт маркаар явна. Ерөнхийдөө яг тэтгэлгийнхээ хүрээнд тэгээд сонирхож байвал дуустал нь та нар сонсоорой. Тэгээ ер нь хүмүүсээс ч ихсэн айгүйх асуултууд ирдэг. Ер нь тэтгэлэг яг яаж хөөцөлтөө таанаас авах юм бэ ч гэдэг юм тийм асуултууд ирдэг. За эхлэх үү. За тэгье. За надад ихний асуулт байна. За. Хамгийн ихнийх нь ерөөсөө тэтгэлгээ хаанаас олох вэ? Германд сурах гэж байгаа юм. За хайнда гэлээ. За бит хоёрын зүгээс бол даадын тэтгэлийн мэдээллийн санг санал болгомоор байна. Одоо стипендийн даатан банк гээд даадын тэтгэлийн тийм мэдээллийн сан байдаг. Та хэд өөрсдөө Google дээд үзээрэй. Тий, англиар ярьсан ч бараг гараад ирэх байх тийм. Тэгэхээр ер нь бол одоо тэр даадын тэтгэлийн мэдээллийн сангаас та хэд одоо өөрсдөө тохирсон тэр тэтгэлэг хөтөлбөрийг хайж олох боломжтой. Окей. За сая ингэ хэллээ шүү дээ. Даадыг санал болгоно, мэдээллийн тэтгэлгийн мэдээллийн сан гэж байгаа гэд. За ингэ Google дээр ч юм уу те тэр дата олоод мэдээллийн санал руу орчлоо гэж бодъё. Тэгвэл дараа нь яг яах вэ? Одоо жишээ нь ингээд Орсын стипенд нэгэд хайсан чинь бүгд германаар гараад ирдэг. Тэнгүүтээ хэлний төвшин хөрөхгүй байх бол тэрийг сайн ойлгохгүй байвал жишээ нь яах вэ? За одоо жишээлбэл яг манайд ч юм бол ингээд 10 жилийн сургуулиудад ч юм уу ихэвчлэн герман хэл гэхээсээ илүү англи хэл төлхөө ордог шүү дээ тий. Их сургууль дээр ч гэсэн ер нь бол герман хэл гэхээсээ илүү төлхөө англи хэл ордог. Тэгэхээр хэрвээ герман хэлний мэдлэгч өөрөө тийм сайн биш байгаад англи хэлний мэдлэгч хамаагүй сайн байж болно шүү дээ. Тэгэх юм бол нөгөө нэг сайта герман хэл дээр нь биш англи хэл дээр нь тохируулаад тэгээ мэдээллээ англи дээр уншиж олно. Болж байна шүү дээ. Тий. Тэгээд одоо эсвэл миний герман хэлч таар байна. Англи хэлч бас яг үндэ тийм сайн биш. Гэхдээ би одоо өөртөө хэрэгтэй мэдээллийг олж авмаар байна гэсэн хүмүүс ээж болно шүү дээ. Тэгэх юм бол зүгээр ихний ээлжинд бол зүгээр зад Google Translator ашиглах. Яад юм тий. Тийм. Одоо дээрэс нь одоо нэг Понсын Германаас Монгол руу, Монголоос Герман руу гэдэг ингээд толь чигнүүд одоо манай номын дэлгүүрүүдэд зөндөө зарж идэг шүү дээ тий. Миний бол ер нь яг одоо герман явахаар шийдээд герман хэлнийхээ курс хамрагдаад ингэж байхдаа ер нь номын дэлгүүрээс хамгийн ихэнд худалдаж авч исэн 2 ном бол ерөөсөө л яг тэр хоёр байгаа байхгүй. Германаас Монгол руу тойл бичиг, тэгээд Монголоос Герман руу тойл бичиг. Тэгээд энд ирсэн оноо ч гэсэн ингээд адаглал зүгээр нэг эмчтэр одоо тий үзүүлэх гээл цаг авлаа гээл ирэхэд Монгол Герман толио бариадчлаа гэхэд мэдгүй гарах юм бол гялс харчин ч гэдэг юм уу тий. Ер нь айгуу давуу талтай бас ирсэн хойно ч гэсэн хэрэг болдог. Тэгэхээр яг тиймэрхүү маягаар
орчуулад энэ төр мэдээлэл авах боломжтой. Эхний ээлжинд тийм ээ. Окей. За жишээ нь тэгвэл ингээд англи дээр ч юм уу, герман дээр ч юм уу эсвэл ингээл хайлаа шүү дээ тий. Тэгвэл одоо даадаас өөр бас ямар байгууллага бас тэтгэлэг олгодог вэ? Зөвхөн даад гэлтгүү. Тиймэрхүү мэдээллийг юу хаанаас олох вэ? За нөгөө л нэг мэдээллийн сангаа дахиад санал болгомоор байна. Нөгөө даадынхаа тий. За яагаад вэ гэхлээр одоо тэр даадын тэтгэлгийн мэдээллийн сангаас та нар одоо дан ганц даадаас олгогддог биш. Өөр бусад бас одоо сангуудаас олгогддог ч гэдэм үү тий. Тим тэтгэлгийн мэдээллийг бас олж авах боломжтой. Тэгвэл та одоо би жишээлбэл ингэж болно шүү дээ. Би зөвхөн даадаас олгогддог тэтгэлэгт л хамрагдахыг хүсэж байна. Өөртөө тохирсон мэдээллийг хайхыг хүсэж байна гэх юм бол одоо бас тийм ингээд сонголт хийдэг хэсэг байгаа. Чеклчдэг. Тийм одоо нөгөө Фёдо Ангеботе даад ч гэдэм үү тий. Тэрний урд нь байгаа дөрвөлжин чеклчгэд л одоо танд зөвхөн даадаас олгогддог тийм тэтгэлийн мэдээллүүд гарч ирнэ гэсэн үг байхгүй юу? Тийм. Тэгээд дээрэс нь ер нь бол за Google Translate-ийн орчуулгад бол ер нь бол бүр амар итгээд болохгүй шүү дээ тий. Одоо жишээлбэл хичээл мичээл дээрээ ашиглах ч юм уу. Тэр мэр төвшөнд бол яагаад ч болохгүй. Харин ингээд өөрөө ингээд амар хүсээд идэг, зориод идэг, тэмүүлээд идэг мэдээлэл хэрэгтэй идэг. Одоо яг монгол хэл дээрээ хайсан чи мэдээлэл олддгоо. Гэтэл яг аль бие усны сайтууд одоо асар их хэрэгтэй мэдээлэл үдчихээс та бүрэн утгаараа байж байгаа мэдээллийн сангууд, сайтууд, порталууд зөндөө юмнууд байгаа шүү дээ. Тэгээ тэд нар дээрээс эхний ээлжинд яад юм бэ? Хилээ сурж байхдаа хилээ сайжиртал нь Google Translator ч юм уу эсвэл англи хэлний сайн тохиолдолд одоо манай ажлын хятад жишээлх юм бол герман дээр ойлгохгүй байгаа юм а заримдаа англи руу орчуулад нөгөө DeepL гэдэг орчуулгын ялгээд одоо тийм ер нь ChatGPT-ийн бас нэг текстэн хувилбар ч юм уу нөгөө хувилбар ч юм уу тийм ээ. Тэрийг ашиглаад жишээлбэл германаас англи руу орчуулахдаа хамаагүй дээр орчуулдаг ашигладаг байхгүй юу? Бас нэг юм бас хэлмээр байгаа нь болохоор нөгөө Google Translator чинь дан ганц нөгөө текст хэлбэрээр орчуулдаггүй одоо зургийн хэлбэрээр бас орчуулж болдог. Одоо жишээлбэл одоо ингээд тэтгэлийн мэдээллийн саналаа орчлоо шүү дээ тий. Тэгээ хайлт хийх зэс рүү н орчоод яг хаана юу гэдэг байгааг ингээл нэг бүрчлээ ингээл үгийн копи хийгээл нөгөө транслейтер руугаа паст хийгээл ингээл амар тийм ажиллагаатай байгаад ах юм бол скриншот хийгээд Google Translator руугаа ороод зургийн хэлбэрээр орчуулд энэ сонгоод тэгээд германаас монгол руу эсвэл монголоос бишээ англиас монгол руу ч гэдэм үү те ингээд бас орчуулж болж байгаа хгүй. Тэнгүүд нөгөө ямар зэсээс нь яаж одоо би сонголтоо илүү наривчлж болох юм гэдэг талаар ингээд мэдээлэл авчна. Илүү нөгөө нэг одоо эрэл хайгуулчин амжилттай явахад тусланаа гэж хэлмээр. Гэхдээ мэдээж гарч ирсэн тэр орчуулгыг бол өөрөө ингээд засварлаад хинаад тийм. Одоо нөгөө нэг хоёр тойл бичиг авахыг санал болгосон шүү дээ тий. Тойл бичигтэй болчлоо гэхэд ихний ээлжинд одоо герман монгол аягүй хэрэгэлдэг ч юм уу тий. Тэнгүүд за одоо яг энэ одоо юу гэдэг юм бэ гэдгийг тойл бичиг дээрээс харж агаад за яг иймэрхүү утгатай минь энд би ийм мэдээлэл өгөх хэрэгтэй мэн ч гэдэм үү тий. Ингээд явхад нөгөө транслейтроос илүү баталгаатай. Окей. Тийм. Ойлголоо. За нөгөө тэгвэл мэдээллийн сангаасаа даадынхаа сайт руу орсон чинь зөвхөн даад ч гэлтгөө өөр болон бас янз бүрийн тэтгэлэгт хөтөлбөр санал болгодог юм байна тийм үү. Тэгвэл тэр олон тэтгэлэгт хөтөлбөр дундаас зөвхөн яг монголчуудад ямар боломж ямар тэтгэлэг байна гэдгийг ингэж харах боломж байна уу? Бага. Гэхдээ саяны нөгөө нэг ярьсан юм дээр дахиад нэг юм нэмээ хэлчихье гэж бодлоо. Бид хоёрын зүгээс олвол зүгээр яг хуу та хэдэд ихний ээлжинд хитрхээ олон юм ингээ санал болгохгүй тул даадын тэтгэлийн мэдээллийн сан гэж санал болгоод байгаа тий. Гэтэл одоо жишээлбэл маш олон өөр их сурвалжууд дээр зөндөө олон өөр төрлийн тэтгэлгүүд зөндөө байгаа. Тэднийг та хэд бол өөрсдөө илүү дэлгэрүүлээд хуурхай ч юм байгаарай. Ухаал хайгаар байна. Тий, маш эрэлж хайгуулч тий. Би ч гэсэн нөгөө ажил дээр одоо жишээлбэл одоо тайлбар бичих ажил гардаг байхгүй тий. Тэрэн дээрээ гэхэд ингээд бүр амар олон төрлийн сайтууд ашигладаг. Яг надад хэрэгтэй мэдээлэл хаана вэ гэдгийг би ирж олох хүртлээл хайж явдаг. Тэгээ тийм болохоор зөвхөн яг эндээ хязгаарлагдаад байхгүй илүү өөр бас сайтуудыг тий илүү өөр одоо хаанаас монголчуудад тэтгэлэг олж ин тэрийг ирж хайгаад олоорой гэж хэлмээр байна. Тэгээд яг таны нөгөө саяны асуусан асуултанд хариулахад бол одоо дахиад нөгөө нэг мэдээллийн сангаасаа тий яг зөвхөн монголчуудад зориулсан ямар боломж байгаа юм бэ гэдгийг
илүү одоо наривчлаа гаргаад ирэх боломжтой. Тэхийн тулд яах хэрэгтэй вэ гэхээр сонголтоо илүү наривчлах хэрэгтэй. Буюу одоо нөгөө аусвала илүү ферфайна болох хэрэгтэй гэсэн үг. Тэхийн тулд жишээлбэл одоо land буюу англиар одоо country тий улс гэсэн хэсэгт нь Монгол улсаа сонгоод өгчих юм бол биднэрт одоо тий монголчуудад одоо олгогддог тэр тэтгэлэгт хөтөлбөрүүд ингээ гараад ирнэ. За тэнгууд ч одоо нөгөө хүн хүний хоримтлуулсан туршлага одоо шал өөр байгаа шүү дээ. Тэрнтэйгээ холбогдуулаад одоо сонголтоо бүр илүү наривчлаад явах хэрэгтэй гэсэн үг. Пүү наачтай ямар алтчиг мэдээлэл вэ? За тэгвэл ингээд яг монголчуудад биднэрт ингээд зориулагдсан тийм тэтгэлэгт хөтөлбөрүүдээ ингээд наривчлаад гаргаад ирлээ гэж бодъё тийм үү? Тэгвэл яг тэнцэн яг ямар тэтгэлэгт хөтөлбөр ер нь байгаа юм? Мастрих, докторих ч юм уу тий. Тэрэнд хамрагдах ямар хөтөлбөрүүд ер нь байгаа юм бэ? За яг үүндээ бол би өөрөө даадын ажилтан биш болохоор тэр талаар бол яг бүрэн дүүрэн мэдээлэл өгч чадахгүй нь л дээ. Тэгтээ одоо ямар тэтгэлэгт хөтөлбөрүүд байгаа юм бэ гэдгийг дахиад нөгөө мэдээллийн сангаас одоо сонголтоо наривчилж агаад одоо жишээлх юм бол түрүү нөгөө улсаа өгөөд хайж болно гэсэн шүү дээ тий. За тэгвэл одоо би одоо аль хэдийн төгссөн. Гэхдээ би Германд өөрөө үргэлжлүүлээ сурмаар байна. Гэхдээ би энэ чиглэлээр сурмаар байна. Гэт ингээд сонголтоо улам наривчлаад мэдээлэлээ оруулна шүү дээ тий. Тэнгүүт чинь одоо ямар тэтгэлэгт хөтөлбөрүүд одоо надад тохирох юм бэ гэд ингээд одоо жишээлбэл 100 хэдэн сонголт өмнө гарч ирж байсан бол дараа нь одоо 30 хэд болоо гараад ирэх ч юм уу эсвэл одоо 20 хэд болоо гараад ирэх ч юм уу 10 хэд болоод гараад ирэх ч юм уу фильтрдээд ирэхээр тий. Тийм яг тухайн үнийхээ одоо хүртэл хоримтлуулсан байгаа туршлага тий одоо тэр юм дээр нь үндэслээд одоо жишээлх юм бол би Монголдо аль хэдийн магистрийн зэрэгээ хамгаалсан, Германд докторийн зэрэгээ хамгаалмаар байна энэ салбарт. Би аль хэдийн бакалаврын зэрэгээ хамгаалсан, үргэлжлүүлээд би одоо Германд сурмаар байна ч гэдэг юм. Эсвэл би заавал диплом авахгүйгээр би 1 жилийн хугацаанд судалгааны ажиллаар ч юм уу тий ингээд дипломгүй тэгээд үргэлжлүүлж юм суралцах хүсэлтэй байна гэд ингээд энэ мэтчлэн өөртөө тохирсон өөрийнхөө хүсэж байгаа одоо тэр хөтөлбөрийг хайж болохын тулд ингээд адилхан сонголтоо наривчлал хайгаад болох боломжтой гэсэн үг. Окей. За. Тэгвэл ч одоо ингээд тэнчнээсээ ингээд тайсаргаад мастер ч юм уу доктор ч юм уу тэрийг харж байгаад яг өөртөө тохирсон одоо тэтгэлийн одоо саналтай хөтөлбөрийг олчлоо гэж бодъё л да. Тэрний дараа тэгвэл одоо яг яах вэ би? За одоо тэгээд өөртөө тохирсон тий тэтгэлэгт хөтөлбөрийг олчлоо гэж бодъё л та. Тэгэх юм бол ерөөсөө л одоо маш сайн уншиж судлах хэрэгтэй. Яагаад тэгэхээр одоо яг өөртөө тохирсон тэтгэлэгт хөтөлбөрийг олчлоо гэхэд ерөөсөө одоо тэр хөтөлбөрийн чинь талаарх бүх мэдээлэл гараад ирнэ. Бүртгүүлэхт ямар шаардлагууд тавигдахын, бүртгэлийн процесс нь яаж явагдахын, холбоо барих зөвлөгөө одоо өгөх газар байгаа мó, холбогдох хүн байгаа мó, материалаа хэрхэн яаж явуулахын ингээд одоо нөх хүмүүст гарч ирээд идэг тэ асуух гад идэг хүмүүсээс асуух гад хаанаас асуухаа мэдэхгүй байдаг тэр бүх мэдээлэл чинь гараад ирнэ. За хамгийн гол нь л өөртөө нөгөө нэг хязгаарлалт тавиад миний хэл мүү би герман хэлээ сураагүй байгаа би англи хэлэндээ мүү гэж ингэж өөртөө хязгаарлалт тавьж ханд босгож юусоо болохгүй бит хоёрын зүгээс эхний ээлжинд зүгээр өөртөө тавигдаад байгаа тэр асуултынхаа хариултыг олж авахын тулд эхний ээлжинд одоо лөөсөн буюу шийдэл болгоод тэр транслейтер ашигла гэж хэлээд байна. Тэгээд одоо транслейтер ашиглаад ингээд заримдаа нөгөө нэг бүр орчуулах нь бүр дэндүү алдаатай бүр нэг хэсэг гачин юм гарч ирлээ шүү дээ тий. Бүр юу ч ойлгохдохгүй. Тэгхийн болвол за яг тэр гол юунуудаа үгнүүдийн толь хичигнээсээ орчуулад тэгээд яг яах ёстойгоо ойлгож аваад тэгээд ерөөсөө хэлээ маш сайн сурах хэрэгтэй. Хэлний курстэй сайн хамрагдаад тэгээд хэлээ хичээнгүүлэн сураад өөрөө хэлээрээ уншаад ойлгодог тийм болох хэрэгтэй. За би одоо тэгвэл их унших дургүй гэвэл яг уу. Тийм даварсан тий. За дараагийн асуулт руу орцгоё. За ингээд янз бүрийн Google Translate ашиглаад ингээл яваад байх уу? Эсвэл яг энэ одоо жишээнд даадтыг хариуцсан ч юм уу тийм ер нь Монгол дахь төлөөлөгчийн газар энэ төр гэж байна уу? Яг ингээ холбоо бариад мэдчихээр тийм юм байдгийн болов. За манай Монголд бол яг даадын албан ёсны тийм офис гэж бол байхгүй. Гэхдээ одоо нөгөө нэг түрүүн
одоо жишээлбэл яг өөрийнхөө нөгөө нэг сонирхож байгаа тэтгэлэгт хөтөлбөрийг олчлаа шүү дээ, тий. Тэгээд их юм бол нөгөө нэг хэлсэн шүү дээ, холбоо барих одоо зөвлөгөө энтер гэсэн хэсэг байгаа гэд тэр хэсгийнх нь мэдээллийн дараад үзэх юм бол одоо тэн дээр чинь жишээлбэл одоо Монгол дахь тийм холбоо барих, холбогдох одоо зөвлөгөө авах ч юм уу тий очоод ингээд уулзаад ингээд мэдээлэл авах боломжтой тийм хүмүүсийн эсвэл албан байгууллагын одоо хаяг имэйл хаяг утасны дугаар ч гэдэм үү тий эсвэл одоо хэддэх өдрийн хэдээс хэдэн цагийн хооронд одоо ярилцах боломжтой тийм цаг магийн нөхцөн ч гэдэм үү. Иймэрхүү мэдээллүүд бас ингээд байж идэг. Тэгэхээр тэр мэдээллийн дагуу өөртөө одоо мэйл бичээд холбогдоод ч юм уу утсаар нь ярьж асуугаад ч юм уу эсвэл тэр өдрийнх нь тэр ярилцлагын цагийнх нь үеэр очоод ингээд өөртөө очиж үзээд ирэлж хайгуулж байгаад хүсэл мөрөөдөл зорилгынхоо төлөө цаг гаргаад ингээд хөөцөлдөд явах хэрэгтэй. Дээрээс нь дахиад нэг юм нэмээд хэлэхэд та хэд нөгөө нэг одоо Монгол дахь Герман элчингийн сайт байгаа шүү дээ тий. Сайтыг мэдгүй хүмүүс иж болно шүү дээ тий. Тэгэх юм бол зүгээр Google дээр л einfach Монгол дахь Германы элчин гэж бичгээд л ерөөсөө сайт нь гараад ирнэ. За тэгээд одоо тэр Германы элчингийн сайтыг ерөөсөө маш сайн стандарт ухах хэрэгтэй гэж зөвлөмөр. Хуж түнхээд дээрээ тий ямар мэдээлэл тэр болгоныг мэдээд авахд ер нь бол илүүдэхгүй. Яа тэгэхээр одоо жишээлбэл тэтгэлэгт хөтөлбөрөө олоод сургуулаа олоод тий сурах мэргэжлээ сонгоцсон ингээд бүртгэлээ хийлгээд ингээд хизээ нэг өдөр явах нь тодорхой болоод инглээ гэхэд зайлшгүй танд виз хэрэгтэй. Виз мэдүүлэхийн тулд ямар материал хэрэгтэй гэдгээ тэндээс олоод авч олно. Дээрээс нь Монгол дахь Германы элчингийн сайтн дээр бас нэг цэс байгаа. Тэр цэснээс болохоор та хэд одоо жишээлбэл Монголд үйл ажиллагаа явуулж байгаа Герман байгууллагуудын одоо вебсайт ч гэдэм үү, одоо Facebook хаяг ч гэдэм үү, одоо байршил инээ тэрэ маш чухал мэдээллүүдийг олж авах боломжтой. Тэгэхээр тэрийг бол ерөөсөө тэрэнд бол цаг гаргаад одоо төгшөөхгүйгээр хойшлуулахгүйгээр сайн судлаад үзэх хэрэгтэй гэж хэлмээр байна. Окей. Уурхай чин байгаарай. Ухаарай. Түнхэрээ. Судлаарай. За тэгвэл ингээд холбоо барих хаягийг нь олчлоо. Магадгүй ингээд холбогдох боломжийн талаар мэдээлэл авчлаа гэж бодъё тийм үү. Тэгвэл ер нь яг тэр сонгосон тэтгэлэгт хөтөлбөртөө яг ямар материалууд одоо бүрдүүлвэл зүгээр байдгийг, ер нь бүрдүүлдэг. Тэр талаар мэдээлэл өгвөл. Яг нөгөө түрүүний хариулт өгчсэн шиг яг энэ нөө тэтгэлэгт хөтөлбөр олгон ч одоо ондоо байгаа шүү дээ тий. Хүн болгоны нөө хуримтлуулсан туршлага болгон ондоо байгаа. Тэгэхээр ямар тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдахыг хүсэж байгаа гэдгээсээ хамаарат ер нь бол таны бүрдүүлэх материал чинь болвол мэдээж хүн болгоны өөр байна. Харилцан адилгүй. Тийм. Гэхдээ зүгээр яг зүгээр дан ганц нэг тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах гэж байгаа гэдэг утгаараа биш. Одоо ерөнхийд нь Герман руу ингээд явах гад тий сурах гад ингээд яаж яхад ямар материалууд бид хоёр бүрдүүлж исэн ч гэдэм үү тий. Эсвэл одоо яг Германд ирсэн хойно бас айгүй хэрэг болж исэн шүү гэсэн материалуудаа зүгээр хальталт бас хилээд өгчий гэж бодож байна. Ямар материал вэ гэдэг яг үндсэн асуултандаа хариулвал одоо жишээлх юм бол тий 10 жил одоо бидний хувьд бол 10 жил тий. Одоогор бол 12 жилийн аттестатаа орчуулуулаад натуратаар батлуулах ч гэдэм үү. Их сургуулаа төгссөн бахан бол диплома заавал англи дээр байгаа юм чинь гэж орхихгүйгээр германаар орчуулуулаад натуратаар батлуулж хэрэгтэй гэж хэлмээр байна. За тэгээд одоо жишээлх юм бол гэрэлцэн хүн бол одоо гэрэлтийн баталгаагаа германаар орчуулуулаад натуратаар батлуулах ч гэдэм үү тийм хос бүгжөөс натуратаар батлуулаад. Тэгээд нөгөө хүүхдүүд байхан бол одоо хүүхдүүдийнхаа төрсний гэрчлэгийг орчуулуулаад натуратаар батлуулах тийм цэцэрлэг сургуульд нь бүртгүүлэх инээдрэгээл одоо даатгал маатгалд хамрагдах ч гэдэм үү ингээд яг хүүхдүүдтэй ч холбогдолтой хаана ямар одоо виз бидүүлэхтэй ийм бичиг баримт хэрэг болон тэр болгонд ч бас дан ганц өөрийгөө бодоод биел сурах гэж байгаа юм чинь нөгөө гэр бүлээвэр мартсан тий тэгэж болохгүй нэгэнт ингээд бас юмнуудаа материалаа биддээ жин там болгоод ингэж байгаа тохиолдолд дан ганц одоо тэтгэлэгтээ зориулж германд сурахтаа германд амьдрахтаа ингээд юм болгоно бас ингээд хавсаргаад бэлдээд компьютер дээрээ одоо лаптоп дээрээ ингээд сайхан орно үүсгээд тий фолдер үүсгээд тэгээ тэндээ ингээд гоё бичиг баримтнуудаа хадгалаад ингэчихэд юу нь бол аюу хэрэгтэй байд юм байлээ. Тэгээд дээрэс нь одоо нөгөө цээж зураг жишээлбэл
яг анх ирээд ингэсэн тохиолдолд нөгөө цээж зураг одоо биднийхаар бол нөгөө пассвортны зураг шүү дээ тий. Гадаад пассвортны зураг. Энэ тэгэхээр бол нөгөө biometrics билет гэдэг байгаа шүү дээ тий. Тэрийг бас хэдийг угаалгаад аваад ирэхэд ер нь бас хэрэг болсон. Тий, яг зөвхөн цээжнийхээ зургийг шүү. Тий, тэгээ дээрэс нь одоо нөгөө нэг гадаад пассворд жишээлбэл ингээд яг нэг их ашиглагдахгүй байгаа тохиолдолд гадаад пассворд гэрт байгаа л үгүй нэг үсэж хугацаанд дуусах төгсөн байж ивэл айгүй хэцүү. Энд ирсэн хойноо нөгөө гадаад пассвортаа сунгаад ингэх юм бол айгүй ажиллагаа ихтэй мөнгө их орд юм элэ. Тэгэхээр тэрийгэ шалгаад ирчихэд бас гингүүн байлээ. Дипломтой холбогдуулаад бас нэг зөвлөгөө өгөхөд дипломаа нааша ирэхдээ их хуваар нь авч ирээрэй гэдгийг бүр одоо экстра бүр зөвлөгөө олгоод хэлмээр байна. Яагаад гэхээр би нөгөө нэг ингээд бичиг баримтнуудаа ер нь бүгднийг ингээд амар сайн орчуулуулад натратаар батлуулаад ингээд ирсэн болохоор тэрэндээ бүр амар одоо найдсан. Тэгээ ирсэн хойно гэсэн чинь яг дипломаа нь их хуваараа хэрэг болоод тэгээ араасаа бүр заавалчгүй нөгөө хүмүүнд захиж авах ажил үүсчихэж байгаа байхгүй. Тэгэхээр тэрийгэ мартаж болохгүй шүү гэж зөвлөмөөрэй. Тийм. Тэгээд одоо би бас нэг юм нэмж хэлэхэд яг нүг гэр бүл гэдэг ойлголтын дээр зөвхөн эхнэр нөхөр хүүхдүүд л хамаарж байгаа шүү. Тэрнээс одоо аав ээж гэдэг нь бол яг тэр хүний гэр бүл мөн л дөө. Гэхдээ яг ингээд тэтгэлэг хүсээ дараа нь араасаа татаж авчирна гэдэг нөхцөл дээр бол эцэг их гэдэг үл тэрэнд орохгүй. Зөвхөн хамтран амьдрагч эхнэр ч юм уу нөхөр ч юм уу хүүхдүүд нь орж байгаа гэж бас хэл хэрэгтэй болоо гэж бодов. За тэгээ нөгөө нэг герман хэлний сертификат гэд хэлсэн шүү дээ. Одоо манай Монголд бол Goethe институт гэж байгаа. Тэнд одоо жишээлбэл А1 төвшний А2 төвшний B1 B2 төвшний C1 C2 ч юм уу те герман хэлний төвшингүүдийн одоо сертификатны шалгалтыг өгөөд авсан тохиолдолд тэр нь герман улсад хүчинтэй хүлээн зөвшөөрөгдөнө. Тийм болохоор одоо герман хэлнийхээ тэр төвшингийн хэлний сургалтанд хамрагдаж байгаа тохиолдолд тэрэндээ маш сайн хичээл зүтгэлээ гаргаад тэгээд шалгалтаа өгөөд баталгаажуулаад авчих хэрэгтэй. Тэгээ ерөөсөө анхааруулж хэлэхэд бол ерөөсөө цагийн тулгаж сурж ерөөсөө болохгүй шүү. Ерөөсөө маш эртнээс л эхлэх хэрэгтэй шүү гэж зөвлөмөр байна. За тэгээ хэлний сертификатнуудаасаа гадна одоо багш нарын тодорхойлолт одоо ажлын газрын тодорхойлолт тий авч исэн одоо шагнал урамшуул юу байна? Дээрээс нь одоо хийжсэн төслүүд одоо оролцож исэн төсөл ажлуудаасаа өөрийнхөө одоо Lebenslauf буюу одоо намтартаа хавсрах тий жишээлбэл одоо архитектурын мэрэгчлэр тэтгэлэгт хөтөлбөрт ингээ хамрагдах гад хүсэлтэд гарах гад ингэж илаа гэхэд нөгөө нэг яг сонгосон програм руугаа орчихлоор ямар шаардлагатай гэдгийг гараад ирнэ гэсэн шүү дээ тий. Тэрэн дээр нь жишээлбэл одоо ямар төслийн ажлыг яаж оруулах хэрэгтэй юм бэ ч гэдэг юм уу тэдгэр болгоны нэг бүрчлэн заагаад өгсөн байгаа. Тэгэхээр та хэд ерөөсөө л зүгээр яг хамгийн гол нь хамгийн нэгдүгээр тал дээр өөртөө тохирсон хөтөлбөрийг олцоход л ер нь бол тэгэл бүх асуултынхаа хариултыг олоод авчлаа л гэсэн үг баг. Окей. Миний одоо хамгийн дуртай сэдв санхүү. За энэ тэтгэлэг одоо ингээд хөөцөлдөөд ингээд авахар боллоо гэж бодъё. Тэгвэл яг тэр тэтгэлэг одоо авч байгаа хүн сардаа хэдин евроны санхүүжилт авах юм. Дээрээс нь тэгээд гэр бүлийн хүмүүсээ авчлаа гэх тэр хүмүүст нь бас тусламж өгдөг юм уу энэ талаар. За яг тэтгэлэг авч байгаа хүнд нь бол одоо нөгөө түрүүн Монгол дахь Германы элчингийн сайтаас ерөнхийдөө одоо тий Германд сурах гад ингэж байгаа тохиолдолд сарын хэдийн евроны амжиргааны өртөг шаардлагадтiin жилийн хэдэд ингээд мэдээллийг авах боломжтой гэд хэлсэн шүү дээ. Элчингийн сайт дээр бичсэнчлэн сарын 934 евро гэж тогтоогдсон байдаг. Жилийн одоо 11208 евро буюу одоо Монгол мөнгөөр бол ойролцоогоор 41 сая төгрөг гэсэн үг. Тэгээд одоо энэ тэтгэлэг болохлээрээ яг нөгөө нэг тэр тэтгэлэг олгож байгаа газар болгоноос хамаарат мэдээж өөр байгаа тий. Яг одоо даадын жишээлбэл одоо архитектурын мэрэгчлэр сурах гэж байгаа тэтгэлэгт одоо хамрагдах байгаа оюутан болвол одоо сарын 934 евро буюу 3 сая 375 мянган төгрөг жишээлбэл Монгол мөнгөөр аавна гэсэн үг. Гэр бүлийн хүмүүс нь гээд ирэхлээр зэрэг одоо гэр бүлийн нөгөө эхнэр эсвэл нөхөрт нь болохоор нэг 276 евро олгогддог. Тэгээд нөгөө өмнө бас бит хоёр подкастн дээр ярьсан байгаа шүү дээ тий. Гэр бүлийн хүн ажиллах ч эсвэл сурах ч хэрэгтэй гэдэг гээд тэгэхээр ер нь бол 276 евро бол ягаад ч хүрэлцэхгүй амжиргаанд нь. Гэхдээ тэр хүн ажиллах хэрэгтэй учраас
өөрөө ажил хийгээд одоо мөнгө олоод өөрийнхөө одоо амьдралыг санхүүжүүлэх боломж байдаг. Хүүхэдтэй тохиолдолд болохоор 250 евро өгдөг. Тийм тэгээд яг тэр талаар бас нөгөө яг хэдэн евроны тэтгэлгийн одоо санхүүжилт авах юм бэ гэдэг талаараа яг ямар тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах гэж байгаа юм бэ гэдгээс хамаарат яг тэр хүн хэдийг авах боломжтой вэ гэдэг талаарх мэдээлэл мөн адил яг нөгөө нэг өөртөө тохирсон хөтөлбөрийг сонгоод тэгээд тэндээсээ авсан нь ер нь бол илүү баталгаатай үнэн зөв мэдээллийг олж авах гэж хэлмээр байна. Дараагийн нэг бас санхүүтэй холбоотой асуулт байна. Би одоо ингэ жишээ нь тэтгэлэг авчлаа. Бас ингээ өөрөөсөө ингээ мөнгө гаргаж нэсээ тамиргүй юм л та. Миний жишээ нь онгоцны одоо билетийн жишээ нь одоо тэр тэтгэлийн газраас таах уу? За тэр бол бас адилхан яг нэг харилцан адилгүй байх бах. Яг миний хувьд бол жишээлбэл явах зардлыг бол дааж исэн. Буцах зардлыг бол бас магадгүй даах байсан байх. Гэхгүй одоохондоо буцааг байгаа болохоор яг тэр боломжийг бол ашиглаагүй. Дээрээс нь одоо жишээлбэл яг мастрийнхаа сургалтанд хамрагдаад байж ах үедээ одоо хээрийн судалгаа буюу одоо Монгол руугаа би жишээлбэл судалгааны ажлаар явхад миний одоо ирж буцах онгоцны зардлыг жишээлбэл одоо тэтгэлэг олгож байгаа газраас мань бас дааж исэн. Болж штэ тэ тэгвэл бас өөрхийгөө даалуулаад ирчин гэдэг чинь арай гэр бүлийнхнийг мань бас даач юм шүү дээ. За тийм даварсан юм бол бас арай байхгүй байгаа өдрийн. Тийм гэр бүлийнх нь хүмүүсийн одоо онгоцны билетний зардлыг бол даахгүй. Тэр хүн өөрөө даах ёстой. Хамгийн гол нь одоо жишээлбэл гэр бүлээ уурж авчрахын тулд хамгийн нэгдүгээрт нь нөгөө хэлний шалгалтанд хугацаанд тэмцсэн байх ёстой гэж хэлсэн шүү дээ. Тэгээд тэрнээс гадна болохоор зэрэг байраа олсон байх ёстой. Хамгийн гол нь одоо гэр бүлийнх нь хүмүүс нь араас нь ирлээ гэхэд тэр хүмүүст яг амьдрах хэмжээний хангалттай одоо талбайт бүхий тийм амьдрах байр нь байгаа юу гэдэг хамгийн чухал бас тавигдж байгаа шаардлагуудын нэг. Яг гэр бүлийн хүмүүсийн онгоцны зарлыг бол өөртөө төлнө гэж хэлсэн шүү дээ. Одоо бид хэдийн хувьд жишээлх юм бол яг наашаа эрэхтэй одоо машина зарж исэн жишээлх юм бол онгоцныхоо билетний одоо зардал одоо тийсэл одоо Герман руу явах гэж байгаа ерөнхийдөө зардал мөнгөндөө нэмэрлэхийн тулд өөртөө машина зараад онгоц авч исэн. За дараагийн нэг бас холбогдож гарч ирж байгаа нэг асуулт байна л да. Ер нь л ихэнх орнууд германч хэлтгүй ер нь ихэнх орнууд одоо юу гэдгийг эрүүл мэндийн ч гэдэм үү. Заавал нөгөө нэг гэр бүлийн гишүүн болгон даатгал хамрагдсан байх хэрэгтэй гэдэг шүү дээ. Тэр даатгалыг цаанаас нь одоо тэр хөтөлбөрийн газар нь даах тийм юм бас байдаг юм уу? Эсвэл хувь хүн өөрөө даатгалаа өөрөө одоо юу гэдгийг хөөцөлдөж бүтээх нь ч яг өөрөө тэрийг төлөх ёстой байдаг юм уу? Яг саяны яг асуултаас бас гадна нэг юм нэмээд хэлчихэд яг нөгөө хамрагдж байгаа тэтгэлэг болгон одоо гэр бүлийнхнийг араасаа татаж авах боломжтой гэсэн үг бас биш шүү дээ. Тэгэхээр яг нөгөө тэр боломж байгаа юу гэдгийг талаар өөртөө нөгөө яг хөтөлбөрөө сонгоод явж байхдаа судлах бас хэрэгтэй шүү гэж нэрээ бас давхар хэлмээр байна. Бид хэдийн хувьд болохоор зэрэг яг тэр даатгалын мөнгийг бол бас тэтгэлэг олгож байгаа байгууллагаас нь төлж өгдөг байсан. Даатгалтай холбогдуулаад бас нэг юм хэлээд өгөхөд болохоор зэрэг ерөнхийдөө нэг хувийн даатгал, улсын даатгал гэж хоёр янз байгаа. Тэгээд тэр нь ерөнхийдөө нэг энд ингээ удаан амьдарсан найз нөхөд танилуудаасаа ингээ заавар зөвлөгөө авахд бол улсын даатгал нь ер нь айгүй зүгээр идэв шүү гэдэг юм лээ. За даатгалын хувьд үл тийм байт юм гэж. Тэгэхээр тэр хэлний курсын мөнгийг яг яадгийн хувь хүн өөрөө төлдөг юм уу? Тэгээд дээрэс нь тэр ирж байгаа одоо тэтгэлэгт хөтөлбөр болгоноос хамраад өөр гэж байгаа шүү дээ. Зарим нь гэр бүлээ татахгүй ч байж болно. Зөвхөн өөртөө ч байж болно. Хэрвээ гэр бүлээ авчрах боломжтой тэтгэлэг олдох юм бол тэр ирж байгаа гэр бүлийн хүнийх нь бас хэлний курсыг яадаг юм бэ? Миний хувьд бол жишээлбэл яг нөгөө энд ирээд хийсэн хэлний курсын төлбөрийг ол тэтгэлэг олгож байгаа байгууллагаас төлж өгсөн. Гэр бүлийн гишүүний хувьд болохоор яг одоо тэтгэлэг авж байгаа хүн шиг нь одоо бүх хэлний курсын төлбөрийг төлж өгөх биш. Харин одоо тусламж үзүүлэх маягаар одоо тодорхой хувийг өгч юу яадаг гэсэн үг. Дэмжлэг үзүүлдэг гэсэн үг. Тийм. Тэгэхээр тэгтэл тэр чинь бас хөөрхөн айгүй хөөрхөн нэмэртэй байгаа юм чинь. Одоо гэр бүлтэй хүн чинь бас зарим нь ингээд
хүүхдтэй байж болно. Хүүхдүүд нь одоо цэцэрлэгийн насных ч юм уу те сургуулийн насных гэж харилцан адилгүй байна. Тэр тохиолдолд жишээ нь яах вэ? За тэр тохиолдолд одоо нөгөө жишээлбэл нөгөө герман хэл дээр сурах гад өөрөө төрүүлээд ирсэн байлаа гэж үтэл та тий. Тэгхийн бол яг одоо ямар насны хүүхдтэй ингэдгээсээ хамаарат цэцэрлэгийн одоо оронтой эсвэл одоо сургуулийн оронтой тэрэндээ ингээд нөгөө тохируулаад өөрөө хайна гэсэн үг. Одоо жишээлх юм бол энд бол одоо сургууль сурахад бол төлбөргүй, цэцэрлэгт хамрагдахад бол одоо сар болгон төлбөртэй яг бид хэдийг ирж явах үед ч юм болохоор цэцэрлэгийн сарын нэг ойролцоогоор 300 евро илүү байсан. Тэгээд үнэтэй нэг 500 евроны төлбөртэй байсан сар болгоны. Тэгээд дээрээс нь цэцэрлэгийн оронтой болоход бүр үнэхээр хэцүү. Бүр тэр ол нэрээ үнэхээр асуудалтайсэн. Яа тэгэхээр одоо хэдий ингээд нөгөө гэр бүлийнх нь хүн нэрээд сурчж болно, ажиллаж болно гэд ингэж байгаа боловч хүүхдүүдтэй те сургуулийн оронтой, цэцэрлэгийн оронтой олж чадаагүй тохиолдолд одоо гэр бүлийн гишүүн хүүхдүүдэд хараад гэртээ суух шаардлагатай болчихж байгаа байхгүй юу. Тэгэхээр зэрэг тэр цэцэрлэгийн оронтой олох, сургуулийн оронтой олох гэдэг бол маш чухал. Тий, ер нь бол яг энтхийн тэр цэцэрлэгийн оронтой олно гэдэг чинь манай барыг суглаа явуулахаас хэцүү шүү. Үнэ. Тэгээд хоёлаа яг зэрэг тэгээд гэдэг нь. Тэгээд дээрэс нь нэмээд хэлэхэд ер нь бол яг одоо герман явъя гэд ч юм уу те зориод ингээд одоо тэтгэлэгтэй байна уу, тэтгэлэггүй байна уу явлаа гэхэд юм болгоно маш эртнээс төлөвлөж одоо те бэлтгэж судалж одоо яг зөв эхлэх хэрэгтэй л гэж хэлмээр байна да. Яг зөв. За ингээд та бүхэндээ ямар ч байсан өнөөдөр бид хоёр цаг цаваа гаргаад тодорхой зарим нэг мэдээллүүдийг хүргэлээ. Тэгээд нэг юмыг анхаарахад яг тэтгэлэгт хөтөлбөр болгоноос хамаарат харилцан адилгүй байгаа шүү. Дээрээс нь бүх тэтгэлэгт хөтөлбөрүүд араасаа гэр бүлээ татна гэсэн ойлголтоос байхгүй шүү. Тэгээд гэр бүлгүй ганц үе хүн байсан ч гэсэн өөртөө бас яг бид хоёрын хонгорогийн төрөний ярьсанчлан өөртөө бас яг тэр сайтаас нь мэдээллийн сангаас нь бас тэтгэлгээ ингээд хараад мэдээд авах боломжтой шүү. Тэгээд дээрэс нь нэмээд хэлэхэд одоо бит хоёр зөндөө юмнуудыг орхитуулаад хэлсэн байж болно те. Дээрэс нь зарим нэг юмнууд нь одоо буруу зөрүү яриад хэлээд өгсөн байж болно. Зарим юмнууд нь одоо маш зөрүүтэй ялгаатай байж болно. Тэр алганыг ер нь бол одоо жоохон наануу цаануутай хүлээж аваарай гэж хэлмээрээ. Яг тоочны тим байдаг гэсэн ойлголт байхгүй байгаа шүү. Тийм, ерөнхийдөө нэг жоохон ч гэсэн нэг ойлголттой, тэгээд жоохон ч гэсэн мэдээлэлтэй болоод ингэжлээвэл ер нь бол бит хоёрын одоо эцсийн зорилго. Тийм, яг тэр гэсэн үг тийм. Яг тэр герман гэсэн зам жимэл чинь тодорхой хэмжээний гэрэл тусгаж өгч байгаа. Тэрнээс бүх заманд нь бит хоёр гэрэл асаагүй шүү. Энэ хүртэл нь үтсэн та нар маш их азтай байлаа. Маш их мэдээлэл, алт шиг үнэтэй мэдээлэл өглөө гэж бодож байна. Тэгээд бит хоёрын бичлэгийг үзээд дэмждэг, гой урам өгсөн, комент үлдээдэг хүмүүстэй, лайк дардаг, subscribe хийдэг тэр бүх хүмүүстэй, тэгээ хамгийн гол нь дуустал нь үздэг тэр бүх хүмүүстэй маш их баярлалаа. Дээрээс нь тэр нөгөө нэг дуустал нь үзсэн хүмүүс хэрвээ одоо дуустал нь үзсэн талаараа сэтгэл үлдээж ивэл бас амар баярлалаа билээ. Тий. Яг зөв. За тэгээд та нар бас хааштай үргэлжлүүлэн бит хоёрыг дэмжиж лайк, subscribe бити харамлаарай. Дараарай. Тэгээд та нарт бас таалагдчихвэл та нар өөрсдөө бас манай бичлэгийг ингээд өөрсдөө профайл дээр ч юм уу хааны газар шеэрлж болно, түгээж болно, тэр нээлттэй шүү. Тэгээд дараагийн сонирхолтой бичлүүд дээрээ үргэлжлүүлэн уулзцгаая. Өнөөдрийн подкаст маань нүрээд дуусч байна. Түр баяртай.